Энэ дугаараар Ned Diaz-ыг онцлоё. Get that motivation to not give up and not be a quitter, no matter how bad you want to just fall flat on your face. Тэрээр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Стоктон гэх гинт хэрэг гаралтаараа тэргүүлдэг хотын амьдрал буцалсан халуун цэгт өсөж хүмүүжсэн тэрээр амьдралын төлөө хэрхэн тэмцэж асар их нэр хүндийг олж авсан. Мөн түүний талаар хүмүүсийн төдийлөн мэддэггүй баримтуудыг дийлгэе. Тэрээр мэрэгжлийн холимог тулааны ертөнцид 2004 оноос хойш тулалдаж байгаа ба тэр тулааны карьертай жингийн шилтгүүд болох Дональд Сирони, Джим Миллер, Майкл Джонсон, Конор Макгрегор мөн Антони Педис нарыг өөрийн замаас арчиж хайсан. Олон хөгжөөн дэмжигчдийг өөртөө татаад байгаа гудамжны гангстер гих тод толтой мэрэгжлийн тулаанч залуу юм. Net өөрийн гэсэн тулааны үр мэц арга барилтай ба түүнийг тодорхойлдог үзэгчдийн дуртай нэгэн зүйл бол Стоктон алгадалт юм. Түүний энэ алгадалт тулааны явцад өрсөлдөгчдөө тийм ч хохирд учруулахгүй. Гэхдээ тэднийг доромжилж шатааж байгаагийн нэг шинж. Мөн хажуугаар нь үзэгчдийг хөгжөөгөө дамждаг. Энэ алгадалт нь аль хэдийнэ Net-ийн брэнд болсон ба түүний тулаан болгоноос энэ алгадалтыг олж харах боломжтой. Хөнгөнжинд өчөлт хийж ясан ялалтын үзүүлэлтээр UFC түүхэнд Charles Oliveira, Royce Gracie болон Demian Maia нарын араас 4-р бичигдэж байна. Мөн минутанд дунджаар 534 оновчтой цохилт хийдэг гэдгээрээ бүх тулаанчдаас 3-р ирэмлэгдэж байна. Мөн UFC бүх цаг үеийн шилдэг гүйцэтгэж агсаалтанд UFC 141-т Donald Cerrone эсрэг хийсэн тулаандаа 238 оновчтой цохилт хийсэн үзүүлэлтээр бүх цаг үеийн 2-р байрыг эзэлж байна. Max Holloway UFC 231-ийн оргил тулаанд Brian Ortega-гийн эсрэг 290 оновчтой цохилт хийсэн гих үзүүлэлтээр 1-р бичигддэг. За ингээд эхлэе. Nathan Donald Diaz 1985 оны 4-р сарын 16-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Стоктон хотод Melissa Diaz-ийн 2 дэх хүү болон мэндэлжээ. Тэр бага наснаас аавыгаа бараг л мэдэхгүй. Стоктон хотын хойд хэсэгт байрлах жижигхэн байшингаас тэрний түүх эхэлж байгаа юм. Түүний ах Diaz мөн дүү Nina нарын ч хүүхэд насын байшинтай салшгүй хамаатай. Тэрээр Америкийн нэгдсэн улсын жинхэнэ иргэн боловч түүний эцгийн тал нь олон жилийн өмнө Мексик руу цагаачилж байсан бол түүний ээж нь Герман гаралтай хүн ажээ. Net-ийг бага байхад тэдний хурч гэж хулиган хүнд гар байв. Net түүний ах болон охин дүү гуруула жаахан хүүхдүүд байсан хэдий ч тэд зарим нэг зүйлээс болгоомжиж гурван биенээ хамгаалах шаардлагатай болж байв. Энэ юу гэхлээр энэ бол яахын аргагүй гудамжны хулиганууд мөн гудамжны зодоон дээрэм байлаа. Тэд жаахан хүүхдүүд байсан хэдий ч гудамжинд болж буй дээрэм, буундуу, зодоон, архиталт гээд бүгдийг л өөрсдийн нүдээр харж өссөн гэдэг. Тэгэхээр тэд бага наснаас эхлэн энгийн хүүхдүүдтэй адилхан амар тавин өсөөгүй гэсэн үг. Бас тэдний ойлгож байсан хамгийн чухал зүйл бол яахын аргагүй тэдний амьдралын төвшин байлаа. Тэдний гэр бүлийн амьдрал тун сайнгүй, нин ядуу төвшнгөөс бага зэрэг дээгүүр амьдралтай гэр бүлийн игнэнд багтдаг байв. Ганган эд хэрэглэл тоглог байшинтай мөн маргаашийн хоолой хаанаас яаж олж идэх талаар бодохгүй амьдардаг хүмүүсийг хараад тэдэнд үнэхээр их атаархдаг байж. Net-ийн дунд сургуулийн болон ахлах сургуулийн сурлагын талаар яриад ч байх зүйл байхгүй. Тэрээр Токой ахлах сургуульд суралцдаг байсан ч түүний анхаарах зүйл нь сурлах сайтай нэгэн байх, бус бие хамгаалах мөн маргаашийн хоолны талаар бодох нь түүний хийх зүйлүүдийн нэгдүгээр ирэмблэгдэж байв. Net тухайн үед Бразилийн жижитсүүд ухаангүйд урлаж эхлэв. Учир нь түүний үзэж байсан бичлэг дээр энгийн залуу дүүрэн шивээс болсон булчинлаг эрийг нээхийг хүч гаргалгүй Микхийн ялж байгааг харсан цагаас хойш. Ингээд тэр 14 наснаас эхлэн ах Диазтай хамт жижитсүүгээр хичээлж эхлэв. Эхэндээ бүх зүйл хэцүү байдгийн жамаар өсвөр насны Диазын жижитсүү бэлтгэл нэг л болж өгөхгүй түүний ур чадвар сайжрахгүй нэлээд хэдэн сарыг өнгөрөв. Гисэн хэдийч тэр бууж өгсөнгүй. Жижитсүү бэлтгэл тарсны дараа тухайн үедээ байрны ах жижитсүү сонирхогч залуус түүнийг ахтаа нь өөр зал руу авч явж тэндээ шүн бүр нэмэлт бэлтгэл хийлэгдэг байсан гэдэг. Тэр жижитсүүгийн анхны бүсээ авсны дараа шууд тулааны спортод хүч үзэхээр шийдсэн байдаг. Тэрээр тулааны спорт WEC буюу World Extreme Cage Fighting Championship холбооны 70 кг жингийн ангилалд мэрэгжлийн тулаанчдтай өрсөлдөж эхлэв. Бүх зүйл ердөө 2 жилийн дотор өрнөж нийт 6 тулаан хийж 5 ялалт байгуулж аврагын бүсний төлөө гарч ирэв. Түүний хийсэн 5 ялалтын 3 нөхцөлт 2 нь хүнд цохилт байлаа. Ингээд 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 17 ялж 5 ялагдсан архаг тулаанч Hermes Francaгийн эсрэг WEC холбооны аврагын цод горилж тулалдав. Гэсэн ч 2 дахь үеийн дунд хэсэгт гартаа өчүүлж ялагдал хүлээв. Гэхдээ энэ ялагдал нь түүнийг ердөөц сэтгэлээр унгаасангүй. Торноос гараад шууд бэлтгэлийн зал руугаа цүнхээ үрээд алхсан гэдэг. Net-ийн ялалт болон ялагдлын дараа түүнтэй үргэлж хамт байдаг хүн бол яахын аргагүй түүний ах Nick Diaz. Ах
Ах Диаз түүнээс 2 насаар ах бөгөөд мөн мэрэгжлийн тулаанч. Тэрээр Nate Diaz-аас 3 жилийн өмнө тулааны карьерийг эхлүүлж байсан ба Strike Force холбооны 77 кг-ийн жингийн аврах мөн UFC холбооны чансан өндөртөө тулаанч билээ. Тэр нэгэн ярилцлаганда би дүүгээ аль болох боломжны зодон тулааны урлаг мөн бусдын дарамтанд оруулахгүй гэж хичээж халамжилдаг байлаа. Гэтэл тэр тулаанд хөл тавихаар шийдсэн. Би шийдвэрийг нь ихэндээ эсэргүүцсэн ч хүний хүслийг хорж дийлэх биш. Одоо түүнийг ямар төвшөнд очсныг бүгд л харж байна гэж ярьж байжээ. Одоо өөрөө ч дүүгийнхээ хөгжөөнд дэмжигч арын албаны хүн болсон байдаг. За ингээд буцаад Nate Diaz руу оръё. Удалгүй 8 сарын дараа буюу 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр UFC холбооноос зохион байгуулж буй The Ultimate Fighter 5 reality show-нд оролцож түрүүлснээр UFC холбооны аялал эхлэв. Нэг жилийн дотор UFC холбоонд 5 тулаан хийж, бүгдд нь ялалт байгуулж холбооны топ тулаанч дэгнэнд оров. Ингээд өөрийн гэсэн хөгжөөнд дэмжигчтэй болж эхлэв. Хамгийн анхны тулаан болох Manuel Gamburani эсрэг хийсэн тулаанаас $16,000 өвөртлөөд хөлн газар хүрэхгүй болсон Nate 2-3 дахь тулаанаас $30,000, $70,000 гээд өөрийн өмнө нь харж байгаагүй мөнгийг өөрийн тулааны ур чадвараар олж эхэллээ. Тэрээр анх 14 наснаас жижитсүүгээр хичээлж эхэлсэн цагаас хойш 12 жилийн дараа Cesar Gracie-гийн жижитсүү танхимаас хар бүсээ гардан авсан байдаг. Тэр өөрийн жижитсүү хар бүсээ гардаж авахаас ердөө 1 сарын өмнө Jim Miller-тэй тулалдаж өчиг хэмээр яасан ба түүнд ялагдсан Jim Miller жижитсүүгийн хар бүстэй туршлагатай нэгэн байсан. 2014 он хүртэл ялагдлын цувралууд үргэлжилсээр Nate нийт мэрэгжлийн 27 тулаан хийснээс 17-д нь ялж 10-т нь ялагдсан үзүүлэлттэй байлаа. Тэрээр UFC холбооны хөнгөнжинд өөрийн тулааны байр суурийг аль хэдийнэ баталсан. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чансаны топ тулаанчтай нэг бокс суурьтай Майкл Джонсны эсрэг тулалдаж 3 үе босоо тулаанаар түүнийг илүүрхэн хожиж өөрийн эргэн гэрэлтэд зарлаж байжээ. Энэ хожил нь түүний тулааны карьерийн чухал хожлуудын нэг байлаа. Тэрээр энэ тулаанаас $110,000 UFC холбооноос халааслав. Ингээд хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хараалын үг, доромжлол тулааны дуудлага үргэлжилсээр хөнгөн жингийн авраг гасан. Тулааны урлагийн супер од Conor McGregor-тэй UFC 196 ивентийн оргил тулаан тулалдах дуудлагыг хүлээж авав. Гэхдээ уг тулаанд Conor McGregor-ийн анх удаа жин өксөж тулалдсан тулаан мөн Nate-тэй уг тулааны дуудлагыг ердөө 10 хоногийн өмнө хүлээж авсан ба 10 хоногийн хугацаанд тулаанд бэлдэж оров. Учир нь Conor-той тулалдах байсан Rafael dos Anjos тулааны өмнөхөн бэртэл авсан учраас. Уг тулаанд Yostolnik Stocktoni хулиганы алганы амтыг мэдрүүлсэн байдаг. Тулаан 2 үе үргэлжилсэн ба 2 дахь үеийн 4 дахь минутанд Conor McGregor түүнд бууж өгснөөр шүүгч тулааныг зогсоож Nate Diaz-ын амьдрал оронгороо эргэв. Тэр энэ ялалтаараа дэлхийн нийтийг цочирдуулав. Түүнийг мэдэхгүй байсан залуус мэддэг болж мэддэг нэг нь улам хүндэтгэж эхлэв. Ингээд түүний тулааны торонд үзүүлдэг ёс бус характер, хараалын үг хэллэгүүд мөн хэнийч нүдэн дээр шууд ласаага татдаг Маривхан олны хүндлэлийг хүлээж эхлэв. Учир нь энэ залуугийн цохилтууд 15 дараалан ялаад байсан Conor McGregor-ыг унгаахад ердөө 2 үе хангалттай байсан учраас тэрээр энэ тулаанаас $620,000 цалин халааслав. Удалгүй ердөө 5 сарын дараа Conor McGregor болон Nate Diaz-ын 2 дахь тулааны тов гарав. Тулааны өмнөх хэвлэлийн баг хурлын үеэрч улам халуухан зүйлүүд болж байлаа. Маргаан, хараалын үг, бие рүүгээ хийх дайралтууд гээд хүн камерын өмнө хоёр талаасаа усны сав шидэлцээд амьдсан. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь тулаан болж, тулаан 5 үе өрнөж Nate түнд шүүгчдийн саналаар ялагдал хүлээлээ. Гэхдээ энэ бүх зүйлийн төгсгөл биш. Nate уг тулаанаас $270,000 цалин халааслав. Энэ цалин түүний UFC холбоонд хийсэн тулаануудаас хамгийн өндөр цалин байв. Тэр ялагдсан хэдий ч саятан болж хувирлаа. Түүний 2 дахь тулааны сенсац болж UFC холбооны хөнгөн жингийн чансааг тэргүүлж буй. Гудамжны зодооноос мэрэгжлийн тулаанд хөл тавьсан Америк нэгдсэн улсын Флорида мужийн Майамигийн гангстер Жорж Масвидал эсрэг хийсэн тулаан байв. Уг тулаанд зориулж Baddest Motherfucker буюу хамгийн муу өлөгчин нэртэй бүсийг хүртэл ялагчид зориулж UFC холбоо бүтээв. Уг тулаан томоохон аврагын бүсний ивентүүдээс дутхааргүй шууган дагуулсан тулаан байв. Учир нь оргил тулаанд тулалдаж буй Nate болон Масвидал нар хоёулаа өөрийн гэсэн тулааны онцлог болон хатуу амьдралаас гаралтай мөн амьд үлдэхийн төлөө юу хийхээс ч боцохгүй. Айдас гээд байх зүйлгүй тулаанчид гэдгээрээ онцлогтой байв. Тулаан эхлээд Yostolnik үзэгчдийн цусыг өөргөсөөр 3 дугаар үед Nate-ийн хөмсөг задарлаас болж эмч тулааныг цааш нь үргэлжлүүлэх шаардлагагүй гэж зогсоосноор Masvidal-ийн ялалтаар өндөрлөж байсан юм. Хэрвээ тулаан цааш үргэлжилсэн бол Nate-ээс яг юу гарах байсан бол учир нь Nate-ийн тулааны онцлог гэвэл тэрээр үе ахих тусам биеийг хаалж өөрийн биеэс гарч буй цусыг хараад яг л тулааны нохот шиг улаарч өвдөлт гэдгийг мэдрэхээ болдог талтай. Тэгээд тэр өрсөлдөгчөө жинхэнэ Stocktoni алгадалт 100 гарын шулуун цохилтуудыг нүд харахуйл тэл чихт өнгөдөл хийдэг. Гэхдээ Nate уг тулаанаас $520,000 цалин UFC холбооноос
авлаа. Нэт сүүлийн тулаанда хагас дунд жингийн часааны 3 дугаарт ирэмлэгдэж буйл Yon Edwards-ийн эсрэг 5 үе тулгалдаж шүүгчдийн саналаар ялагдал хүлээсэн. Тулаан 4 үеийн турш Edwards-ийн давмгай байдлаар өрнөж байсан ч 5 дугаар үеийн төгсгөлд Edwards-д хар дарсан зүйл тохиолдох нь тэр дахиад ганц минут байсан бол тэр бараг л хүн цохилдоор унах байлаа. Нэт энэ тулаанд ялагдал хүлээсэн ч тэр UFC холбооноос 250 мянган Америк долларыг халааслав. Нэтийн тулааны спортоос олсон орлого 4.9 сая орчим Америк доллар. Мөн хажуугаар нь зар сурталчилгаа хувийн бизнес гээд чамгүй амжилттай яваа гангстер. Мөн түүний хөрөнгийн нийт хэмжээ 8 сая доллар гэж яригддаг. За одоо түүний хувийн амьдрал руу судалгаагаа чиглүүлье. Тэр гаднаасаа бусдад гудамжны хулиган мөн хүнд гар торон дотор хинтэж тулалдахаас буцахгүй хинэггүй нэгэн харагддаг ч. Хөшигний цаанд бусдын адил хувийн амьдралын орон зайтай нэгэн. Түүний найз бүсгүй Misty Brown-ыг дашрамж дурдъя. Тэрээр 1985 оны 3 дугаар сарын 24-нд Стивен болон Carla Brown нарын охин болон мэндэлсэн. Misty Nate-ийн хобби болох гүйлт, явган аялал, дугуй унууж усан цэлэх гээд бүгдийг түүнтэй хамтарч хийдэг. Тэдний харилцаа 2012 оноос эхэлсэн гэж ярьдаг ч. Тэд бүр бага насны хайрцууд гих цуу яриа бий. Тэд бие биедээ бусад хосуудын адил тунчиг халамжтай. 2018 онд тэд Никайлагийн охинтой болсон бөгөөд гудамжны тулгаанч Нэт Диазын анхаарал дор 2 эмэгтэй байдаг болжээ. Нэг нь түүний найз бүсгүй Misty бөгөөд нөгөө нь түүний охин Никайла. Никайла 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр мэндэлсэн ба Нэт 7 сарын 20-ны өдөр олон нийтэд ил болгосон байна. Охины нэр Никайла нь латин утгатай бөгөөд англи хэлэнд хүрүүлбэл бурхнаас өгсөн бэлэг гэсэн утгыг агуулдаг. Нэт мөн өөрийн хувийн амьдралыг олон нийтийн сүлжээнээс хол байлгахыг ирмэлцдэг. Өөрийн тулааны амьдралтай холж хутгахыг хүсдэггүй нэг. Бас нэг сонирхолтой мэдээлэл гэвэл Диаз цагаан хоолтон. Тэр бүр 18 наснаас эхлэн цагаан хоолтон болж эхэлсэн. Тэр ямар ч төрлийн мах иддэггүй бөгөөд их дэлхий болон ан амьтдад онцгой хайртай нэгэн. Тэгэхээр Нэт тулааны спортын хүнд бэлтгэлүүдийн хажуугаар цагаан хоолноос энерги нөхөж авдаг гэхээр түүнээс энэ их хүч энерги гаргаж байгаа бүх зүйлийг хүндэлмээр. Тулааны дараах хэвлэлийн баг хурлын үеэр сэтгүүлч Диазаас цагаан хоолны тухай асуухад тэрээр хэнэгч үгүй Терминатор ч гэсэн цагаан хоолтон. Тэр бүр юм иддэггүй гэж хариулсан байдаг. Нэт өөрийн төрж өссөн хот болох Стоктонд ах Диазын хамт Бразилийн жижигцүүгийн сургууль хамтран ажиллаулдаг ба сургуулийн бүх насныхан тохируулсан сургалтын тусгай програмын дагуу хичээл заадаг. Академийн нэрийг Nick Diaz Academy гэж нэрлэдэг. Диазын тулааны топ зарлагдвал тэр өөрсдийн заланд тусгай програмын дагуу бэлтгэл хийж эхэлдэг байна. Би ээжигээ найз охиноо мөн найзуудыгаа миний тулааныг үзээрэй гэж хэлдэггүй. Хэрвээ хүн бүр миний тулааныг үзхийг хүсч байвал мэдээж тэд үзэж болно. Гэхдээ миний гаргаж байгаа үйлдэлт минь битгий гомдоорой. Учир нь энэ бол ийм л спорт. Хэн болгоны сонирхлыг татаад байх зүйл биш. Миний тулаан болон тулааны амьдралаас минь үлгэр дуурайлал олж харах гэж байгаа бол уучлаарай. Таны урмыг хугалах болно гэж хэлж байжээ. Ингээд манай энэ удаагийн дугаар өндөрлөж байна залуусаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.